Сүнсэн тэнгисийн эрэг дагуу нутгийн 3 хончин малаа хариулж байв. Ямаан сүргээсээ төөрөөд агууд орчихлоо гэж нэг хончин нь бодоод айлгаж гаргах санаатай агуу руу чулуу шидэв. Санаанд оромгүй дуу чимээ тэдний сонирхлыг төрүүлж залуу хончтоос 20 дугаар зууны хамгийн агуу археологийн олдруудын нэгийг агуулсан шавар савыг олжээ. Олдсон Библийн бичвэрүүдээс хамгийн эртнийх нь Сүнсэн тэнгисийн хуйлмал бичээсүүд юм. Хуйлмал бичээс нь 2000 орчим жилийн өмнө бичигдсэн бөгөөд удаан эдэлгээтэй амьтны арьсан дээр мөн цөөн хідэн муутуу цаасан дээр бичсэн байв. Тэдгээр нь ихэвчлэн еврей хэлээр баруунаас зүүн тийш багнан байдлаар бичигдсэн хуудаснуудаас бүрдсэн байв. Дараа нь хамтд нь ойж аюулгүй хадгалахад зориулан хуйлж, заримыг нь майлган даванд ороож, өндөр шавар савнд хийдэг байжээ. Хуйлмал бичээсийг эцэст нь Христ итгэлийн гар бичмэлд зориулан хэлбэрийг нь өөрчилсөн байдаг. Тэдгээрийг муутуу цаасны хуудсыг нугалж, хооронд нь оёх замаар хийжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хуулбарууд улам томорч, бүрэн цогц болов. Дундад зууны үед номыг гараар хуулбарлаж байв. Сүмийн санваартнууд латин, грек хэлээр бичвэр хуулахад өдөр хоногийг өнгөрөөж, бусд нь хуудасны зургийг зурдаг байжээ. Энэ бол маш их ур чадвар, бэлтгэл шаарддаг хүнд хэцүү үйл явц байсан. Номны бичвэрийг чимэглэхэд маш үнэтэй байсан бөгөөд тэдгээр нь янз бүрийн бодог, алтан ялтас ашигласан бөгөөд хуудаснуудад олон зуун хонь, тугалын арьс шаарддаг байв. Гэвч дундад зууны үеийн Библийг анхны орчин цагийн ертөнц рүү шилжүүлсэн нь хэвлэх машиныг нэвтрүүлсэн явдал юм. Энэхүү бүтээл ном үйлдвэрлэлд хувьсгал хийсэн бөгөөд эцэст нь Библи олон нийтэд хүртээмжтэй болсон. Өнөөдөр Библи нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай ном юм. Эдгээр хуудаснууд дотроос та ертөнцийн бүтээл, үердэх Ноагийн хөвгч авдар, Мосе 10 хуулийг хүлээн авч байгаа. Соломоны сүм барилт, Есүсийн мэндэлсэн, загалмайд цовлогдож, амьсан, ариун сүнс элч нар дээр ирсэн тухай гэд илүү олон түүхийг олж болно. Эдгээр Библийн түүхийн томоохон хэсгийг өнөө хүртэл судлагдсан хамгийн эртний 400 гар бичмэлд дүрсэлсэн байдаг. Эдгээр цөөн хідэн бүрэн гүйцэд боловч ихэнх нь бүрэн бус эсвэл хэсэгжилсэн байдалтай байдаг. Өнөөдөр илүү олон гар бичмэл хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд Сүнсэн тэнгисийн хуйлмал бичээс шиг өөр эрдэнэс хараахан олдоогүй байна.